Эрдэнэтийн 49% алхах тийм мөнгөний орд, за стратегийн олон ордууд байгаа юм да. Одоо энэ жигсаалтууд ингээд жигсаалтууд нь ингээд авчгаад байж. Энэ зүгээр Монгол Орос Цветмет дээр байгаа ордуудын жигсаалтууд, лицензүүд, ордууд Эрдэнэт дээр өчнөө юм би. Тэгэхээр Монголдо авч байгаа нааша Оросууд Монголд өгч байгааг бол маш талархалтай хүлээж авч байгаа. Монголд авч байгаа нь маш сайн. Гэхдээ Монгол Улсын засгийн газар өөрөө авчихгүй яаваа гэдэг. 3 сая иргэндээ аваад өгчихгүй яаваа. Заавал 27 тооны хүүхдэд бизнесийн нэг бүлэглэлд өгдөг нь хэр зохистой юм бэ? Хуулийн дагуу явсан уугүй юу гэдгийг шалгаж байгаа. Монгол Улсын засгийн газар Оросын холбооны засгийн газар хооронд олон улсын гэрээ 2003-2007 онд Эрдэнэт Монгол Орос Цветметийн асуудлаар байгуулагдсан байдаг. Олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах гэдэг нь өөрөө улсын хурлаар заавал хэлэлцэгдэх ёстой. Улсын хурлын онцгой бүрэн эрхийн асуудал гэж Монгол Улсын үндсэн хууль гэж би ч үндсэн хуультай шүү дээ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл. 25 дугаар зүйл. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд маш тодорхой заасан байна. Улсын хурлын онцгой бүрэн эрх гэж. Стратегийн ордууд, газрын хөвлийн баялагын асуудал, олон улсын гэрээг соёрхон батлах, өөрчлөх, хүчингүй болгох туслах асуудал улсын хурлаар заавал хэлэлцэгдэнэ гэж. Манай хулгайн бүлэглэл болохоор улсын хурл руу оруулахгүйгээр Оросын Оростек гэдэг компанитай засгийн газрын хэдэн нөхдүүд хувилдаад ийм юм хийсэн байна. Тэгэхээр одоо энийг хуулийн дагуу болохгүй бол олон улсын гэрээ чи хэвээрээ байгаа шүү дээ. Олон улсын гэрээ хэвээрээ байгаа. Манай нөхдүүдийн хийсэн ажил чинь хууль бус болчиход байна шүү дээ. Би үл энийг л хэлээд байгаа юм. Одоо авах гэж байгаа бол тэг хуулийн дагуу аваач гэж. Хууль бусаар авсан бол тэр чинь хулгайд нэг бол дээрэмд тооцогдно. Энийг л хэлж байгаа. Түүнээс бас авсан өгсөн тэр процессыг буруутгах гэж байгаа нэг ч хүн байхгүй.